Нийслэлийн засаг дарганд дэргэдэх уламжлалт ангаах ухааны элэг судлалын клиник төвийн харьяанд зайсан дахь клиник совилол, гачууртад эмийн ургамлын тариалах 10 га талбай зэрэг 8 объект байдаг юм. За үүний нэг нь Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд байрлах хуучнаар эмийн үйлдвэрийн барилга юм. За тус барилгад айл зөвшөөрөлгүй амьдарч Хатанбаатар нарын хүмүүс улсад ямар нэгэн төлбөр төлөлгүй ашиглаж ирсэн байна. Иймээс тус эмийн үйлдвэрийн барилгыг алавдан чөлөөлж байна. Тус эмийн үйлдвэрийн 2 давхар тоосгон барилга нь 1952 онд ашиглалтанд орсон. Барилгын чанар муу, зураг төсөл байхгүй, ашиглах боломжгүй гэсэн дүгнэлтийг холбогдох мэргэжлийн байгууллагаас гаргасан байдаг. Иймээс тус барилгыг өнөөдөр өглөөнөөс эхлэн булгаж эхэллээ. Тэгэд 2 сарын 7-ны өдрөөс гэрээ байгуулад одоо энэ эмийн үйлдвэр Хатанбаатар эмнэлэг зайсан дахь совилол гэж байгаа. Энэ 3 объектээр ажиллаж байгаа. Энэ объектээр ажилласан мөртлөө бид нар дотгошоо ерөөсөө нэвтрээгүй. Дотор нь нөгөө наатлын өрөөнд нэг миний тооцоогоор нэг 4-5 хүн амьдарч байсан. Ээлжлээд яваад ээжлээд ирээд идэв юм байна. Нэг өснө манаачаар юм болов гэж бодсон. Голын хаалгаар орох боломжгүй, лацтай ломбтой учраас бид нар эвдэж орох боломжгүй. Яагаад гэвэл бас цагтаа тэр прокурорын зөвшөөрлөөр л орно шүү дээ. Хамаагүй нэвтэрч болохгүй учраас бид нар гаднаас ерөнхийдөө хяналт тавьж ажиллаж байсан. Тэгээ өчтөрөөс эхлээд одоо энд нэвтэрч ороод нураалтын ажил явах гэж байна. За энэ барилгыг бол зөвшөөрлгүй ямар нэгэн одоо гэрээг контрактгүйгээр одоо иргэд дотор нь амьдардаг. За тэгээд энд дотор нь үйл ажиллагаа явуулдаг нэрийн доор одоо хууль бусаар одоо эзэмшижсэн байгаа. За тэгээд энэ нь бол бас Хатанбаатарын эмнэлэг гэх нэртэй хууль бусын хөвчлийн үр дүнгээр одоо нийслэлийн иргэдийн өмч, нийслэлийн өмч одоо хууль бус хувийн өмчөд одоо эзэмшиж ашиглаж ирсэн энэ явдлыг тасан зохицоож байгаа. Тус эмийн үйлдвэрийн барилгын газрыг дуудлага худалдаагаар зархаар төлөвлөжээ. Нэр бүхий иргэд тус эмийн үйлдвэрийг хувийн өмч мэтээр ашиглаж ирсэн байна. Мөн шүүхийн шийдвэрээр хувьдаа шилжүүлсэн мэт ярьдаг боловч тус газар мөн барилга нь нийслэлийн өмч гэдгийг албаныхан хэллээ. Бид мэдээллийг тэнцвэртэй хүргэх үүднээс тус эмийн үйлдвэрийг эзэмшдэг Хатанбаатарт хамаарал бүхий иргэнтэй холбогдсон ч мэдээлэл өгөхөөс татгалцсан юм а.